Сайн байцгаана уу үзэгчдээ. Энэ удаагийн тэл хичээлээр хүүхдийн амны өндийн эрүүл мэндийн талаар товч мэдээлэл өгье. Хүний шүд хүний хэл ярианд хоол зажлаж идэхэд гоё сайхан харагдахад ийм чухал үүргийг гүйцэтгэдэг байна. Хүний амьдралын явцад 2 удаа шүд солигдож хөдөлдөг байгаа. Нэгдүгээрх нь сүүн шүд буюу хүүхдийг 6 сар орчимтойгоос сүүн шүд хөдөлдөг. Байнгын буюу ясан шүд нь хүүхдийг 6 нас орчимтойгоос шүдэлж гарч ирдэг. Сүүн шүднүүд нэг нэгээрээ солигдоод дараагийн байнгын ясан шүдээр солигдож хөдлөх энэ хугацаа бол хүүхдийн 6-аас 12 наснд дунджаар явагддаг. Энэ үеийг бол хүүхдийн шүд солигдох холимог зуултын үе гэж нэрлэдэг байна. Энэ үед нь хүүхдийн аманд сүүн болон байнгын шүднүүд холилдож байдаг учраас холимог зуултын үе гэж нэрлэдэг. Хүүхдийн шүд солигдох процесст хамгийн чухал юм юу гэхээр хүүхдүүд маань бие нь өндөр болоод том болдогтой адилхан хүүхдийн ирүүний яс, хоншорын яс бас дагаж томордог байна. Тэгэхээр ээж аавууд хүүхдийнхаа өндөр болж явах явцад нь ирүү хоншорынх нь ясны өсөлтийг давхар анхаарч харах хэрэгтэй. 6 наснаас эхлээд байнгын ясан шүднүүд шүдлэж эхэлдэг учраас байнгын шүднүүд нь давхарлаж шүдэлж гэнэ үү, наан цаана ургаж гэнэ үү гэдгээс нь эцэг эхчүүд анхаарад хэрвээ давхарлаж ургасан байх юм бол хүүхдийн шүдний нарийн мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө авах шаардлагатай байдаг. Эцэг эхчүүдэд зөвлөж хэлэхэд хүүхдийн шүд цоорох өвчин бол дэлхий дахинаа өргөн тархсан архаг юм халдварт өвчин болох нь батлагдсан. Хүүхдийн нас нэмэгдэж хүүхэд том болох тусам бол шүд цоорох өвчинд өртөх магадлал нь дагаж өсөж байдаг. Тийм учраас хүүхдийг сургуулийн өмнөх наснд нь буюу 3-аас 5 настайд нь шүд цоорох өвчнөөс сэргийлэх дадал хэвшилт зөв сургах юм бол насан туршдаа эрүүл сайхан шүдтэй байх боломжтой болохыг та бүхэнд зөвлөмөр байна. Ийм учраас ээж аавууд хүүхдийг сургуулийн өмнөх наснд нь биечлэн шүд амаа хэрхэн зөв арчлах тал дээр маш сайн зааж сургах нь эцэг эхчүүдийн үүрэг юм аа. Хүүхдэд нэгэнтээ шүд цоорох өвчин үүссэн тохиолдолд маш олон төрлийн сөрөг үр дагаврууд хүүхдийн бие махбодод гардаг. Шүд нь олон цоорсон хүүхэд эрүүл шүдтэй хүүхдтэй харьцуулах юм бол биеийн жингээрээ бага байдаг. Мөн өсөлт хөгжлийн үзүүлэлтүүдээр бас хоцрогдож байдаг. Оюун ухаан, сэтгхүүн хөгжлөөрөө бас хоцрогдож байдгийг олон улсын судлаачдын судалгааны үр дүнгууд батлаж харуулсаар байгаа. Тийм учраас ирээдүйд өөрийнхөө үр хүүхдийг эрүүл зөв биетэй, оюун ухааны хөгжил нь сайн, ажлын гүйцэтгэл чадамж сайтай иргэн болж төлөвшүүлэх нь амны хөндийн эрүүл мэндээс эхэлдэг гэдгийг та бүхэнд хэлмээр байна. Хүний шүд ер нь яагаад цоордог вэ гэвэл хүний аманд шүд цоорох өвчнийг үүсгэдэг тусгай бүр өвөрмөц ням байдаг. Энэ нянгийн оролцоотойгоор хүүхдийн аманд орсон чихэрлэг амттны нөлөөгөөр амны хөндөд шүдний хатуу үед буюу шүдний паланг хайлуулах чадaltaй тийм хүчил ялгардаг байна. Энэний улмаас хүний шүд хайлж зөөлрөн ялзрах процесс орохыг шүд цоорох өвчин гэж бид нэрлэдэг. Манай ард иргэд бол шүд хорхойтох өвчин гэж хэлдэг байгаа. Энэ ням бол хүүхдийг эхээс төрөх үед амны хөндөд ерөөсөө байдаггүй цэвэрхэн байдаг байна. Гэтэл ээжүүд, аавууд, хүүхдийн ах эгч, ойр дотныхын хүмүүс хүүхдийг үнсэх, хүүхдийн аманд хийх угжийг амаараа цэвэрлэх, халдвыг нь өөрийнхөө аманд цэвэрлэж дамжуулах, эсвэл хоолыг нь амаараа бүлээтгэж хүүхдийнхээ аманд хийх зэргээр хүүхдэд шүд цоорол үүсгдэг нянг халдаадаг байна. Цоорол үүсгдэг энэ нянгаар халдварлагдсан хүүхэд нь хэрвээ шүдээ сайн цэвэрлж чадах юм бол энэ нян өсөж үржиж чадахгүй учраас шүдэн цоорохгүй байх боломжтой гэдгийг та бүхэнд дуулгамаар байна. Ийм учраас сургуулийн өмнөх насны хүүхдүүдтэй эцэг эхчүүд хүүхдийнхаа шүдийг заавал хянаж угааж өгч байх хэрэгтэй. Яагаад гэвэл хүүхэд гаргацтай зөв цэвэр бичдэг болсон тэр цагт өөрийнхөө шүдийг бүрэн гүйцэд угааж чадна гэсэн тийм судалгаа байдаг.
За сургуулийн 1-р ангид орсон цагаас хүүхэд бичиг үсэгт суралцаж гарын нарийн чимхлүүр хөдөлгөөн нь илүү сайн хөгжиж ирдэг. Ийм учраас сургуулийн 1-р ангид орох хүртэл нь ээж аав нь хүүхдийнхаа шүдийг биежилэн угааж өгж байх хэрэгтэй. Хүүхэд өөрөө угаасан тохиолдолд шүдээ дутуу цэвэрлэх тохиолдол байдаг. За шүдээ угааж чаддаг, өдөр бүр угаадаг гэсэн хэрнээ шүдэн цоорхой байгаад байвал шүдээ дутуу буюу хангалтгүй цэвэрлж байгааг ээж аваад ойлгох хэрэгтэй. За тэгэхээр хүүхдийнхаа амыг ангаалгаж харахад таны хүүхдийн аманд ямар нэгэн байдлаар цоорсон шүд байгаа бол таны хүүхдийн шүдний цэвэрлэгээ хангалтгүй байгаа гэсэн үг юм а. Шүдийг бүрэн гүйцэд сайн цэвэрлэж чадах юм бол шүд цоорох өвчнөөс сэргийлэх бүрэн боломжтой. Энэнд хүрэхийн тулд эцэг эхчүүдийн оролцоо маш чухал гэдгийг та бүхэнд дахин сануулж хэлмээр байна. За шүд цоорох өвчнийг үүсгэхэд бас нэг гол чухал үүргийг гүйцэтгэдэг юм бол хоол тэжээлийн зүйл байдаг. Хүнсний бүтээгдэхүүн тэр дундаа чихэр агуулсан амттай хүнсний бүтээгдэхүүнүүд байдаг. За эдгээр хүнсний бүтээгдэхүүнийг зөв идэх юм бол шүд цоорох өвчнөөс сэргийлэх боломжтой. За тэгэхээр бага насны хүүхдүүд маань өөрснөө дэлгүүр ороод өөрийнхөө хүссэн зүйлийг худалдаж авах боломжгүй байдаг. Гэтэл эцэг эхчүүд маань хүүхдүүдтэй амттныг худалдаж авчирч өгөөд өгж сургаж дасгадаг хүмүүс нь бол ээж аауд гэдэг. Тийм учраас бид нар зөв идүүлж сургах аргад бүгдээрээ өнөөдөр суралцъя. За ингэхийн тулд хүүхэд маань өдрийн үндсэн махан хоолнууд буюу өдрийн үндсэн хоолыг яг цагт нь тогтмол цадтал нь идүүлж сургах хэрэгтэй. За хоол идэж байхдаа хөлн шалан дээр бүрэн хүрсэн зөв суусан байх ёстой. За яг хоол идэж явах үед нь шингэн уух зүйлийг ширээн дээр нь тавихгүй байх ёстой. За аль болохоор хоолыг жижигэлж хуваахгүйгээр өөрөөр нь хазах, зажлах, таслах үйлийг нь хийлгэж сургах хэрэгтэй гэдгийг зөвлөмөр байна. За хооллох давтамж гэдэг нь бол өдөрт хэдэн удаа хоолыг идэж ууж байгаа тоог хэлж байгаа. За энэнд бол өдрийн үндсэн хоолноос гадна хоол хооронд идэж байгаа амттан, ууж байгаа ундаа жүүс эдэр бүгд орно л гэсэн үг. Тэгэхээр өдөрт аль болохоор цөөн давтамжтайгаар хоол идвэл хүүхдийн шүд эрүүл байх нөхцөл бүрддэг гэсэн үг байна. За энэтэй холбоотойгоор эцэг эхчүүдтэй зөвлөхөд хүүхдэд өгж байгаа ундаа жүүсийг аль болохоор нэг дор сайн уулгаад тэрнийхэн дараа шүд амын сайн цэвэрлж өгөх хэрэгтэй. За эцэг эхчүүдэд гардаг түгээмэл асуулт нь юу байдаг вэ гэвэл за нэг ууттай чихрийг цуулж идүүлэх их сонирхолтой байдаг ээжүүд. За хоёрдугаарт нь жажилж битгий идэ, хүлхэж идэ гэж зөвлөдөг. За энэ нь болохоор хоолны давтамжаас гадна хүүхдийн аман дотор байх чихэрлэг амттны хугацаа удаан байх тусмаа шүд цоорох өвчнөд бас нөлөөлдөг тул аль болохоор хурдан зажилж идэх хоолыг сонгох нь чухал байдаг. За мөн хэдий чинээ сайн зажлаж зулгаан төдий чинээ хүний шүлсний ялгаралт сайжирдаг. Шүлс сайн ялгарвал шүдний гадаргууг цэвэрлэж, угааж, цэвэрлж өгдөг бахнэ. За сүүн шүдэн цоорсон хүүхдийг эрүүл сүүн шүдтэй харьцуулахад байнгын шүдэн өвчлөх магадлал 2.6 дахин өндөр байдаг. Ийм учраас сүүн шүдийг аль болохоор эрүүл зөв хадгалах нь дараагийн байнгын шүдийг эрүүл зөв шүтлэхэд чухал үүргийг гүйцэтгэдэг. Шүд цоорох өвчнөөс хамгаалах 3 дахь гол алхам нь юу гэхээр хүүхдийн шүдний хатуу эдийн бат бөх чанарыг сайжруулах арга байгаа. Энэ яаж хийх вэ гэхээр нэгдүгээрт хүүхдийнхаа шүдийг маш сайн угаах хэрэгтэй. Хоёрдугаарт нь эмнэлгийн орчинд хүүхдийнхаа шүдэн дээр фтор агуулсан бэлдэмлийг төрхүүлэх хэрэгтэй. За мөн гуравдугаарт нь хүүхдийн шүдний ховил хонхрыг нь бөглөж наадаг зориултын ховил битүүлэгч ломбыг эмнэлгийн орчинд тавиулах хэрэгтэй. Хүүхдийн шүд цоорох өвчнөөс хамгаалах 3 дахь гол хүчин зүйл нь бол шүдний өөрийнх нь бат бөх чанарыг сайжруулах арга байдаг. За өөрөөр хэлбэл аливаа өвчнөөс сэргийлэхэд хүн өөрийнхөө дархлааг дэмждэгтэй адилхан шүднийхээ бат бөх чанар буюу шүдний дархлааг дэмжих алхам болвол эмнэлгийн орчинд хийгддэг алхмууд байгаа. Хүүхдийнхаа шүдийг тогтмол угааж цэвэрлж амжихгүй байгаа ээжүүд тогтмол хугацаанд эмчт очиж шүдний бат бөх чанарыг сайжруулдаг фторын бэлтгэл, ховил хамгаалах наалтуудыг
хийлгэхийг зөвлөж байна. Та бүхнийг дэлгэцэнд анхаарлаа хандуулахыг хүсэж байна. Одоо хүүхдийнхаа шүдийг цоорлоос сэргийлэхийн тулд амттай зүйлсийг хэрхэн яаж идвэл зөв байх вэ гэдэг талаар зөвлөё. За, Японы эрдэмтэн Окамото хүүхдийн шүдийг хамгаалахын тулд чихэрлэг амттныг хэрхэн зөв идэх талаар дараах томьёоллыг хийсэн байна. За, энэ дээр амттан идэж байх хугацаан дээр амттан идэж уусны дараах 20 минутыг нэмээд өдөрт хэдэн удаа идэж байгаа давтамжаар үржүүлэхэд Окамото sugar time буюу шүдний амттнаар бохирдох хугацаа гарч ирдэг байна. За, иймээс энэ хугацааг хэдий ч нэ бага байлгана төдий ч нэ хүүхдийн минь шүд эрүүл сайхан байх боломжтой. За, нэгдүгээрт бүгдээрээ сахар агуулсан амттан идэж ууж байгаа хугацааг багасгах талаар зөвлөгөө өгье. За, үүний тулд хүүхдийг аль болохоор тоглож байхад нь юм уу, телевизээр үзэж байхад нь юм уу, өөр юм хийж байх хугацаанд нь амттай зүйлийг өгөхгүй байхыг хичээх хэрэгтэй. Амттай зүйлийг аль болохоор хурдан идэж дуусгах нь шүдэнд ээлтэй байдаг байна. Тэгэхээр зажлаж идэх үү, хүлхэж идэх үү гэдэг хоёр сонголт гарч ирнэ. Иймд бид нар зажлаж хурдан идэх юм бол шүд нь эрүүл байх боломжтой байна. За, эцэг эхчүүдийн дунд өглөө босоод нүрээ угаагаад шүдээ угаадаг тийм хандлага бол нэлээд түгээмэл байдаг. Тийм учраас бид нар хоол идэхийнхаа өмнө аягаа угаагаад хоолоо идчихэд аягаа хадгалж тавьдаггүй. Харин хоолоо идчихэд дараа нь аягаа авч угаадаг. Тэрнтэй яг адилхан бид нар шүдээ хоол идэхийнхээ өмнө биш, хоолоо идснийхаа дараа цэвэр байдлыг нь хадгалж үлдээх нь чухал байгаамаа. Oyce time хугацааны сүүлийн гол бүрэлдэхүүн хэсэг болох давтамжийг бууруулах талаар ямар арга байдгийг та бүхэн зөвлөе. За, хүүхэд бага насны хүүхдүүд ялангуяа амттай зүйлд маш дуртай байдаг. Тэгэхээр амттай зүйлийг нь ээж өдөрт олон удаа салгаж буюу тус нь идүүлэх юм бол тэр хүүхдийн oyce time илүү урт удаан болж ийн гэсэн үг байна. За, энэ зурган дээрээс харах юм бол өглөө торт идүүлье, өдөр бичээ идүүлье, өдөөс хойш зарим идүүлье, орой чихэр идүүлье. За, тэгвэл бидний амттан эзний дараах хугацаа 4-ийг үрчгэн 20 минут буюу 80 минут болж одоо уртсаж байна. За, тэгвэл энэ амттнуудыг хүүхдтэй нэг дор идүүлээд суулгах юм бол амттан идэх хугацаа маань хэдийгээр уртсаж байгаа ч гэсэн амттан эзний дараах хугацаа маань 20 минут хэвээрээ хадгалагдана гэсэн үг. Энэ нь хүүхдэд ээлтэй хооллолт болно. Та хүүхдтэй сойд сонгохдоо хүүхдийн үүдэн шүдний хэмжээтэй сойзыг барьж сонгож авах хэрэгтэй. Сойзны үс нь дунд зэргийн хатуулагтай байвал шүдийг цэвэрлэхэд илүү хялбар байдаг. За, хүүхдийн биед тохирсон фторын агуулмжтай оогоор угаахдаа фтортой оог сойзны үсэн дээр зөв хэмжээгээр тавьж авах нь чухал байдаг. За, хүүхдийн сойзны үсэн дээр одоо үйлдвэрээс нь өөр өнгөөр будагдсан үс байдаг. Тэр хэсэг нь бол хүүхдийн сойзн дээрх оо тавих хэмжээг зааж өгч байгаа. За, хэрвээ сойзны үс нь 1 жиг дөнгөтэй байх юм бол сойзны үсний 3/1 хэмжээнд тохирохуйц оог тавьж авах нь чухал байгаа. Сойзны үсийг нэлэнхүйд нь бүрхсэн их хэмжээний оо авахлаар хүүхдийн аманд ороод маш ихээр хөөсрөлтийг бий болгодог. За, мөнооны найрлаган дах одоо сэнгэнүүлэх гааны нөлөөгөөр хүүхдийн амны салс сэнгэнэх, цочрох одоо сөрөг нөлөө үзүүлдэг учраас хүүхэд амаа хурдан зайлахын тулд оогоо хурдан гаргаж хайдаг байна. Иймээс сойзон дээр тохирсон хэмжээтэй оог тавих нь хүүхэд шүдээ бүрэн цэвэрлэж дуусах хүртлээр таатай угаах болно. Хоёрдугаарт нь шүдээ угааж дууссаны дараа аль болохоор амийг нь зайлуулахгүй байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хүний шүдний гадаргуугаас оо шүд рүү нэвчиж ордог учраас оогоор шүдээ угаасны дараа амийг зайлуулахгүй байх нь чухал юм аа. За, шүдний оо худалдаж авахдааооны найрлаган дээрх фторын агуулмжийг анхаарч үзэх хэрэгтэй. За, 2-оос доош настай хүүхдэд бол бид нар
500 ppm фторын агуулмжтай ог хэрэглэх хэрэгтэй. 2-6 настай хүүхдэд бол 500-аас 1000 ppm фторын агуулмжтай ог хэрэглэх хэрэгтэй. 6-аас дээш настай хүүхдэдээ бол насанд хүргэсэдтэй адилхан 1450-аас дээш 1500 орчим ppm-тэй фторыг агуулсан шүдний ог хэрэглэх хэрэгтэй. За эцэг эхчүүдтэй дахин зөвлөж хэлэхэд хүүхдтэй зөв хоолыг сонгож идүүлэх нь та бүхний үүрэг байх нь байна. 2-дугаарт нь шүдийн зөв арчилж цэвэрлэж өгч сургах нь байна. 3-дугаарт нь шүдний эмчийн тогтмол хяналтанд байх нь хүүхдийнхаа шүдийг эрүүл зөв байхад гол үүрэг гүйцэтгэх нэ. Хүүхдийнхаа шүдийг орой унтахаас өмнө заавал угааж хэвшүүлээрэй эцэг эхчүүдээ. Энэ нь ямар учиртай вэ гэхээр хүүхэд шүдээ угааж цэвэрлэхгүйгээр унтах юм бол амны хүндийд байгаа нян шөнийн турш хүүхдийн чинь шүдийг зөөлөж, ялзруулж, цоорох процесс эд өрнүүлдэг хамгийн хортой үе байгаа. Тийм учраас шүдээ бүрэн угааж дууссан ч гэсэн аманд цэвэрлэгдээгүй үлдсэн хэсгүүд байдаг. Үүний хамгийн том хэсэг бол хилний гадаргуу байдаг тул шүдээ бүрэн цэвэрлэж угаасныхын дараа хилийг нь бүрэн цэвэрлэж өгж дуусгах хэрэгтэй. За өнөөдрийн хичээлийн төгсгөлийг дүгнэж хэлэхэд эцэг эхчүүд маань хүүхдтэй хоолын зөв сонгож идүүлэх, зөв шүдний сойд оог сонгон шүдийг нь бүрэн гүйц сайн цэвэрлэж өгөх хэрэгтэй гэдгийг дахин хэлье. За шүд эрүүл бол бие эрүүл, эрүүл мэнд эрхэм баян.